За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүгдээрээ бид нар өөрсдөө ч мэдлгүй инсулины дүжирлийг үүсгэж байдаг бидний амьдралын 10 зуршлыг мэдэж авцгаая. Өөрөөр хэлбэл инсулины дүжирл үүсгдэг 10 зуршил. За нэгдүгээрд өглөөд юу мэдгүй байх. Тэгэхээр өглөөд бидний цуснд инсулины хэмжээ хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл өглөөд инсулин давар маш мэдрэг байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар гаднаас нүүрс ус идэхээр тэр инсулин чинь маш хурдан, маш идэвхтэй ажиллаад тэр цуснд ихсэж байгаа глюкоз буюу сахарыг дор нь эсвүүд рүү ингээ хойрлоод өгчдөг. Инсулин давар өглөө бидний цуснд бага буюу мэдрэг байж байгаад үдээс хойш орой болох тусмаа инсулин даврын мэдрэг чанар буурч байдаг. Жишээ нь одоо бид нар яг адилхан хоолыг өглөө 8 цагт, орой 8 цагт идлээ гэхэд орой 8 цагийн хоолны дараа инсулин давар одоо биднэрт нэлээд хэрэг болдог гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та цуснд дэх сахарыг ихсгэх хоол идмээр байгаа бол өглөө идэж байх нь илүү зохистой гэсэн үг байна шүү дээ. За хоёрдугаар хэтэрхий оройтож хоол идэх. Нойр булчирнаас ялгардаг инсулин гэдэг энэ цуснд байгаа глюкозыг нааша цаашаа эс рүү оруулдаг даавар маань өглөө бидний биед хамгийн идэвхтэй хамгийн бага байжгаад үдээс хойш орой болоод ирэхээр мэдрэг чанар нь буугаад ирдэг. Өөрөөр хэлбэл ажиллах хүч хурдан багаснаа гэсэн үг. Тэгэхээр хэтэрхий орой хүнд хоол нүүрс ус ихтэй хоол идэхгүй байх нь зөв байх нь. За 3 дугаар дасгал хөдөлгөөний дутагдал. Бидний булчин бол инсулин даврын тусламжтайгаар бидний цуснд байгаа глюкозыг өөрлөгөө авч байдаг. Тэгээд бид нар булчингаа ажилуулах өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөн хийхгүй байгаад ах юм бол яах нь вэ? Глюкоз буюу сахар маань булчингийн эс рүү орж чадахгүй цусндаа л өндөр байгаад байна гэсэн үг. За 4-дүгээрт дутуу нойртой явах болон нойргуудал. За бид нар шөнө унтахгүй нойргүй яваад байвал бидний цуснд дэх сахарыг ихсэгдэг стрессийн давар болох кортизол гэдэг давар ихээр ялгардаг. Мөн бидний хоолтыг зохицуулж байдаг лептин гэдэг давар. Энэ давар нь бидний биеийн цадхан мэдрэмжийг төрүүлдэг. Энэ давар маань багасж байдаг. Эдгээр нь бидний цуснд дэх сахарыг тогтворгүй болгож байдаг. Тэгэхээр чихрийн шижин буюу сахартай хүн хоногт 5-аас доош цаг унтдаг байлаа гэхэд тэр хүний инсулины мэдрэг чанар 20-30% буурдаг гэсэн судалгаанууд байдаг. Ингээд сахартай хэрнээ нойргүй яваад байвал бид нарт инсулины дүжирл гэчив маш амархан үүсдэг. Энэ нойргуул гэдэг ойлголтод шүн гүн унтаж чадахгүй, нойрон дундаа хитрхийх сэрдэг, унтах цаг гэх мэт бүгдээрээ хамааралтай. За 5 дугаарт арахаг стресс. Бид нар стресстэй байх юм бол бидний бөөрийн дэд булчирхаанаас кортизол гэдэг давар ялгардаг гэж би маш олон ярьж байгаа. Энэ давар яадаг вэ гэхээр илгэнд сахар үүсэлтийг нэмэгдүүлж байдаг. 2 дугаарт захын эдэд инсулины дохиод амжилтыг бууруулж идэг. Мөн ингэж удаан хугацаанд стресстэй явна гэдэг маань хэвлийн дотор өөхийг нэмэгдүүлж идэг. Ингээд хэвлийн дотор өөх их байна гэдэг чинь эргээд инсулины дүжирлээ бас үүсгэж байдаг. За 6 дугаарт уургийн дутагдал. За уурэг дутагдана гэдэг чинь бидний булчингийн масс багасна гэсэн үг. Мөн инсулины мэдрэг чанар багасдаг. За булчин гэдэг эргэтэн бол инсулины тусламжтайгаар цуснд байгаа глюкоз буюу сахарыг өөртөө авдаг байгаа. Булчингийн масс багасах юм бол ингэж глюкоз сахарыг өөртөө авч чадахгүй гэсэн үг шүү дээ. Мөн уургийн дутагдал нь нойр булчирхааны бета эсийн тэр инсулин ялгарах чадварт бас нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл нойр булчирхаан бета эсэд одоо инсулин даавар үүсэж ялгарахад хангалттай хэмжээний амин хүчил хэрэгтэй байдаг. Үүнд бас уургийн дутагдал маань нөлөөлж байдаг гэсэн үг байх нь байна. Тэр тусмаа чихрийн шижинтэй сахартай 50 наснаас дээш хүмүүс булчингийн масс багасж байдаг учраас уургийн хэрэглээгээ тодорхой хэмжээгээр авч байх ёстой. За 7 дугаард хэтэрхий калорилог болон хэтэрхий өөх тос иддэг хүмүүст инсулины мэдрэг чанар буурч идэг. За би өмнө бичлэгээр ярьсан инсулины хоолтын хувьд бол нүүрс ус өөх тосоо багасгаад аль болох уурглаг хоол хүнсийг хэрглэж байх ёстой гэд хэлсэн байна. За 8 дугаард хэвлийн таргалалт. За үүнийг өөрөөр төвийн таргалалт гэж хэлдэг. За бид нар таргалнаа гэдэг маань биеийн жин ихснэ гэхээсээ илүү тэр өөх хаана их байна вэ гэдэг маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл хэвлийн хэсгээрээ тарган байна гэдэг чинь тэр хэмжээгээр дотор өөх ихтэй байна гэсэн үг. Дотор өөх их байна гэдэг маань энэ дотор өөхнөөс үрслийн цитокайнууд ялгараад тэдгээр маань инсулины дохиод амжуулах чадварыг бууруулж идэг. 9 дугаарт шингэний дутагдал өөрөөр хэлбэл бид нар ус хангалттай уухгүй байх тохиолдолд инсулин даавар хангалттай чадвартай ажиллаа хийхийн тулд бидний биед ус хангалттай байх ёстой. Ус уухгүй шингэн дутагдана гэдэг маань бидний цус өтгөрн, цуснд глюкоз буюу сахар ихсэн, цусны урсгал удааширч инсулин маань захын эдүүдэд очиж чадахгүй байдалд хүрдэг. Тэгээд бидний бие ингээ шингэний дутагдалд орохоор бидний бие цаанаас сая үүнийг засахын тулд вазопрессин гэдэг даавар бидний биес ялгардаг. Энэ даавар маань өөрөө илгэнд сахар өсөх үйл явцыг нэмэгдүүлээд байдаг. Инсулины дүжирлийг үүсгэдэг хамгийн сүүлийн
мэдүүлгийн буюу 10 дахь зуршил маань давсны хэтрүүлсэн хэрэглээ. Бид нар давс их хэрэглэнэ гэдэг чинь зөвхөн цуснд байгаа сахарын ихсгээ зогсохгүй даралтыг хүртэл нэмэгдүүлж байдаг. Бид нарын өдөр тутамдаа давтагддаг эдгээр зуршил маань олон жил удаан хугацаанд давтагдах тусмаа бидний бие инсулины дүжрэлд орно.